Сайн байна уу гэж мессежээр дараагийнхаа өдөр яаж тийм бидэхгүй байна болохоор 그래 바꾸는 거에 전문가일 거야. 자기 오라서는 doctor 머리 부분이 되는 되게 어떤 학업에 무슨 친구들 그렇다면 시간 같이 한번 유익한 시간 만들어 보도록 하겠습니다. 아무래도 좋은 때 자기 야 좀 더 잘 활용할 수 있게 Тэгэхээр өшөө илүү үр дүнтэйгээр зөв хэрэглэх одоо аргууд те илүү үр дүнтэй болгох техникийг зааж өглөө. 얼굴에서 아들 맞춰서 яг тэмдэг тааруулаад 그 원리적인 것을 이 시간에 설명하려고 яг 합니다. үндэснээс нь ахуулаад та бүхэндээ зааж өгнө. 먼저 오늘 귀한 모델님을 먼저 모시도록 За тэгэхээр 하겠습니다. өнөөдрийн бас хамгийн мундаг модельөө урьж байна. 모델분 나와주세요. 감사하는 거로 보죠. Баярлалаа. Баярлалаа. 바야를. Баярлалаа. 땡큐. 먼저 사진을 이분을 찍을 건데 가운을 벗어주세요. За эхлээд болохоор модельийнхаа зургийг дарах хэрэгтэй тийм ээ. Ер нь бол бүхэл 근데 입으셨죠? эхлээд зургийг нь дараад тест массажаа хийгээд дахиад зургийг нь дараад өөрчлөлтөө бид нэр харьцуулдаг ш тэ. За халгаад ба тайлч явуулаа. 두두. 두두. 짠. 네. 그 다음도 이제 벗어야 된다고 장난들 치고 계좌번호 보내달라고. 노노노노노노노. 사진. 자, 저기긴 다리. 이거 누가 정확히 찍어주셔야 돼요. 임상 전 사진, 후 사진. 어떤 분이 찍어주실지. 전 사진. 어깨선 다 나와야 돼요. Яг энэ одоо мөрний хэсгүүд ч гэсэн бүгдээрээ яг сайн гарах хэрэгтэй. Just a moment. 잠깐만. 뒷모습 백. 알았습니다. 뒷모습을 찍어야 돼요. 뒷모습. Та одоо энэ гоё болсон. Та бүр одооноос бүр гоё болсон шүү. Ийм бүрхэн байж ич. За одоо 자, 앉으세요. 자, 이제 서치다. 앉으세요. 눕지 말고.
хэвтгүүгээр зүгээр суучихад болно гинэ. 정면 프론트로 보시고 정면을 보시고 뒤쪽으로 저쪽으로 Ийшээ 보시고 ингээ харж болно гинэ. 아니 А 올라오세요. өөр энэ дээрээ суучих юм байна гараа. Ийшээ хараад тэгээд ингээ урагшаа ингээ харж. 야, 우리 크라우님들 진짜 고생하셨다 가셔서 이게 같이 한다는 게 쉽지가 않아. 이건 너무 설명하지 않아도 돼. Нөгөө яг одоо ингээд орчуулга хийхэд бас орчуулгын дараа нэг хэдэн секунд гэж байгаа шүү дээ. 뒤로, Тийм бүх зүйл. 뒤로. Жоохон энэ хоошоо сууч. 뒤로, Жоохон хоошоо сууч. 조금만 더 뒤로, Өшөө жоохон, өшөө жоохон. 좀만 더 Өшөө 뒤로. жоохон, өшөө жоохон. Аа. За яг энэ хөлн байгаа хөл 오케이, хөл. 오케이, 오케이. 자, 이분의 얼굴을 먼저 같이 한번 보도록 하겠습니다. За тэгээ эхлээд нүүрнээс нь ахуулаад харъя. 제가 볼게요. За би эхлээд хараатыг. 팔자가 늘어졌네요. За ямар ч яг ингээ хамарных нь хажуудлын үрчлээ байна тийм ээ. Унжцсан байна. 모공이 넓네요. За тэгээд одоо арьс нь яг нүх сэв нь айгүй том байна. 눈가에 주름이 좀 있어요. Тэгээд нүдний хажууд нь болохоор үрчлээ байна. 그 다음에 심부볼 여기가 좀 처져 За тэгээд 있어요. хацар нь бас доошоо унжцсан байна. 그리고 목을 보니까 За тэгвэл хүзүүг нь харахаар 짧아 있어요. хүзүү нь айгүй богинохон болцсон. 짧아 있어요. 여기도 주름이 있네요. За тэгээд хүзүүнд нь бас үрчлээ байна. 두툼이 올라와 있어요. За тэгээд ингээд цээжин хэсэг нь айгүй тийм зузаарсан байна. 얼굴은 За нүүр бол 얼굴에서만 이루어지는 것이 아니에요. нөгөө нүүрэнд одоо ингээ харагдаж байгаа нь зөвхөн нүүрэнд ингээд бүх өвөл явдал ингээ өөрчлөлт гарч байгаа гэсэн үг биш. 우리 온 몸을 관장하고 있어요. Бидний бүх бид болж байгаа зүйл нүүрэн дээр илэрдэг гэсэн. 오늘 제가 포커스를 둘 곳은 Тэгэхээр өнөөдөр миний яг ингээ фокусоо өгөх зүйл бол 내 척수액이라고 있어요. за яг ингээд бидний одоо нурууны төв одоо судас гэж хэлж болох байх. Гэтэ би бас яг 100% мөн байна уу гэдгийг орчуулгын дунд би өөрөө бас олоод. 우리 몸에서는 За тэр бидний биед бол 수분이 잘 돌고 бидний нөгөө биеийн шингэн маш сайн эргэлдэх ёстой. 아까 말하는 내 척수액이 За тэгээд мэдээч нөгөө нурууны шингэн нь 잘 흐르도록만 하면 яг тэр маань өөрөө бас айгүй сайн ингээд солилцоо явагдаж байвал 몸은 건강해지고 예뻐져요. бидний бие эрүүл гоё гайлаг байдаг. 내 척수액이라는 것 외에도 Тэр яг тэр одоо нөгөө нурууны шингэнээс гадна 림프액이라는 것도 бидний 있어요. нөгөө тунгалгын булчирхай гэж байдаг тийм ээ. 그런 림프액과 척수액을 Тунгалгын булчирхайд ч гэсэн шингэн зүйл байгаа. 잘 흐르도록만 하면 Тэгэхээр тэр нөгөө тунгалгын булчирхайгаар бодис солилцоо маань айгүй сайн явагдаж байж 여러분들의 얼굴은 бидний царай 리프팅돼요. илүү гоё дэшээ өргөгдөж өгдөг гэсэн үг. 팽팽해져요. Илүү гоё ингээд чангардаг байх юм шүү дээ. 주름이 없어져요. Тэгээд мэдээж үрчлээ байхгүй болно. 여러분이 고민하는 트러블이 없어져요. Тэр бидний нөгөө ингээд бодоод байдаг. За энийг гоё болгочих юмсан гэж бодоод байдаг. Одоо нүүрний тэр өөсөв те гих мэтлэн зүуд маань байхгүй болдог гэсэн үг. 굽었던 어깨가 Тэр одоо ингээд мөрөөдсөн байсан ингээд нуруу те 펴져요. ингээд гоё тэнийгээд. 그러면 살이 안 쪄요. За тэгээд бид нэр амар гоё тэгшгэн байж ах цагдуур бол бид нэр айгуугаар туранхай байх болчтой гэсэн үг. 가끔 보면 Тэр яг ингээд зарим хүмүүсийг харахаар 뒷부분에 яг ингээд бидний яг энэ нуруу хүзүүний энэ хойд хэсэг 이렇게 두툼이 올라와 있는 분 계시죠? амар ингээд зузаарсан нөгөө хуйн нь бүр амар зузаан болсон хүмүүс байдаг тийм ээ. 잠시 볼게요. За тэр хүмүүсийг. За одоо би тэгэхээр самбар дээр та бүхэнд харуулъя. 경추예요. 목이에요. За яг энэ бидний хүзүү байна тий. 청골이에요. За 엉덩이 тэгээд 뒤에. бидний бүхсний хэсэг одоо энэ ясны хэсэг байна. 척수액이라는 거는 За тэгэхээр бидний одоо түрүүний нөгөө нурууны шингэн гэж миний яриад байгаа зүйл нь 하루에 500ml가 за өдөр 500 мл 생성이 돼서 байнга ингээ үйлдвэрлэгдээд 경추를 통해서 бидний энэ нурууны ингээ үеийг ингээ дагаад 청골로 내려와서
Яг 다시 энэ үед ингээ бууж ирээд 하는 방향으로 움직여요. буцаад дээшээ эргэлдээд биеийг шингэж өгдөг байх. 그런데 목 있는데 이렇게 두툼하게 올라와 За 있으면 харин яг одоо ингээд яг энэ хэсэг нь хуйн нь бүр амар хөөрцөн байсан хүмүүсийн хувьд болохоор 내려가는데 장애가 돼요. нөгөө шингэн маань өөрөө доошо буух ёстой байтал доошо бууж чадахгүй солилцоо нь явагддаггүй байх. 그래서 목이 짧아져요. Тэгвэл бид нар нөгөө илүү хүзүү маань богинохон болдог гэсэн. 그래서 엉덩이가 이만큼 커져요. Тэгээд дээрээс нь тэр нь бүс нь амар том болчдөг гэсэн. 복부도 Гоё том 커져요. болох биш. Тэгээд бидний гиз ч ихсэн өдөр ирэх тусам ингээд томроод өдөр идэдэг гэсэн. 그리고 피로해요. Тэгээ мэдээч маш их ядаргааг өөртөө мэдэрдэг болчдөг гэсэн. 이게 많아지면 За тэгээ энэ нь нөгөө ингээл нэмэгцээр илүү архаг болсоор агаад 암이에요. энэ маань өөрөө хор тавтар болдог. 그래서 오늘 얼굴을 할 거지만 За тэгэхээр өнөөдөр яг ингээд нүүрэнд одоо массаж хийж үзүүлэгч гэсэн 가장 기본적인 거를 터치를 해서 одоо хамгийн яг ингээд энгийн те хамгийн заавал хийх ёстой зүйлээс нь ахуулаад 얼굴도 예뻐지고 몸도 건강해지는 것을 배울 거예요. зүгээр л нэг энгийн алхнаас нүүрч гоё болоод би ч гэсэн эрүүл болох тэр арга замаас хуваалцнаа. 자, 첫 번째는 За хамгийн ихэнд 얼굴을 만지지 않았는데 за нүрээ ингээд бүр илүү гоё болгоогүй массаж хийгээгүй ч гэсэн 얼굴이 작아지는 것을 보여줄 거예요. нүүр нь яг ингээ айгүй гоё дэше яаж өргөгдөх вэ гэдгийг зааж өгнө. 신기하죠? Сонирхолтой байгаа зү. 믿어지세요? Итгэж ийн удаа 믿어야 합니다. итгэх ёстой шүү дээ. 아, 얼굴은 얼굴 도자가 따로 있는데 За нүүрнийх бол тусдаа байдаг гэдгийг та хэд маань мэдж байгаа те. 목부터는 За тэгэхээр нэ хүзүүний хэсгээс болохоор 바디 도자를 사용하셔도 биеийн 괜찮습니다. гараараа биеийн гараараа бид нар хийх ёстой. 자, 그러면 먼저 За нүүрнийхтэй 목부터 사용해서 목하고 팔을 사용해서 хүзүү гар хэсгээс эхлээд 아까 뒤에 척수액이 흐르는 공간을 бидний нурууны шингэн маань яг ингээд өнгөрч явдаг. 마사지를 해서 마사지를 해서 얼굴이 작아지는 것을 보여드리도록 하겠습니다. бидний нүур хэрхэн жижиг болдог вэ гэдгийг зааж өгье. 자, 그러면 힐. За бидний нөгөө бади хэлэн тийм ээ. 여기 미리 제가 짜놨어요. А энийг би энэ аягаад илүү амар хэлбэр хэрэглэх талаа би 좀 차갑습니다. байгаа. Жоохон хүйтэн байгаа шүү. 차가워요. 이렇게 발라주세요. За ингээд түрхээд 네, 이렇게 발라주세요. 자, 팔도 같이 오른쪽 팔을 좀 주세요. гар дээр нь жигсэн. 아이고, 한국에 와서 모기가 물으셨나 봐요. 이렇게 붉게. 왜 이렇게 붉은낌이 올라왔어요? 확실히 зөндөө шумуулсан дазуулсан юм шиг байна. Энэ ингээ булаацсан байна гинэ. 왜 그랬을까요? 모기들을 위해서 온 것 같아. 아하. 겔은 충분히 발라주셔야 합니다. А гэлээ болохоор бид нар үнэхээр сайн түрхэж өгөх хэрэгтэй. Ахиухан түрх. 자, 이제부터 여러분들은 За тэгээ одооноос эхлээд та бүхэн 제가 얼굴을 터치하지 않았는데도 би ингээд ерөөсөө нүүрэнд нь хүрээгүй ч гэсэн 얼굴에 올라가는 거를 яг нүүр нь ийм гоё дэше өргөх 잘 보셔야 합니다. харах ёстой шүү. 네, 그러면 시작하도록 하겠습니다. Хэлцгээе. 자, 빨간 버튼 올리시고요. За мэдээж бид нар нөгөө улаан товчлуураа дараад асаан тийм ээ. 레벨은 지금 우리 여기 조금 많이 굳어 있는 분들이신가요? 5에서 6 레벨이면 됩니다. За тэгээд эхнэнд хийж байгаа хүмүүс ч юм уу те одоо жоохон ядарсан байгаа те ер нь бол айгүй хүссэн байгаа болохоор 5 6 дээр хий. За угаасаа левелийг болохоор би хэлж өгч байгаа шүү дээ те та хэд маань левелээ 네. юугаа модельол харчих. Тэнгүүтээ одоо урдуур байгаа сууж байгаа хүмүүсүүд бол аль болох бити босоорой. За хойно зөндөө олон хүмүүс байгаа юм чинь. 짧게 말했는데 길게 말하네. 자, 시작하겠습니다. За тэгээд эхэлцгээе. 자, 뒤에 목부터. Ингээд хүзүүнээс ахуулаад
제가 말한 척수액이 지나가는 부분이에요. Нөгөө яг нурууны нөгөө шингэн маань яг өнгөрч явдаг газар гэд хэсэг гэсэн шүү дээ, тийм ээ? 이분은 지금 현재 보니까 За тэгээ энэ хүний хувьд ингээ харахаар 경추가 1번에서 7번까지 за 있는데 энэ нурууны яс маань болохоор 1-ээс 7 хүртэл байдаг. 1번, 2번, 3번이 머릿속으로 들어가 있는 За 상태예요. тэгээд энэ хүний хувьд болохоор 1 2 3 нь бүр ингээд одоо толгой руугаа бүр ингээд орсон байна. 1번, 2번, 3번이 목으로 들어가니까 목이 짧아져요. Тэгэхээр нөгөө 1 2 3 маань яг ингээд толгой руу ингээд бүр ингээд шивдэж орох гээд орж байгаа юу нь болохоор бидний хүзүү айгу богино болдог гэсэн. 네. 그래서 뇌로 가는 세포 산소 공급이 부족한 Тэгээд 상태예요. нөгөө тархи руу явуулж байгаа энэ хүчин төрөгч маань 어. тархинд маань айгу дутагдaltaй байдаг гэсэн. 그래서 이런 분들은 평상시 때 두통이 있다거나 안압이 있다거나 Тэгэхээр 피부가 ийм 거친 хүмүүсийн хувьд болохоор толгой нь ингээд ердийн үед ингээд байнгын өвддөг. За тэгээд ингээд нүдэн ч гэсэн ингээд нүдний даралтай байх магадлал маш өндөр. 피부도 이렇게 공급을 많이 못 받다 보니 거친 현상이 За 나타나게 тэгээд 됩니다. арьсанд нөгөө хүчин төрөгчийг сайн авч чадахгүй байгаад байгаа болохоор ширүүн байх тохиолдол маш их байна. 제가 지금 하고 있는 건 특별한 터치법이 아닙니다. За тэгэхээр би одоо яг миний хийж байгаа зүйл болохоор нэг амар онцгийн тийм зүйл биш байгаа гэдэг те зүгээр л ингээд тойруулаад эргүүлээд хөнгөө зүгээр ингээд дараад ингээд байна шүү дээ. 그냥 위에서 아래로 둥글둥글 굴리면서 마사지하고 있는 Тэгэхээр 겁니다. зүгээр би болохоор одоо дээрээс нь доош нь зүгээр ингээд бөөрийн хилээд массажлж байгаа гэсэн үг. 특히 내 척수액이 지나가는 그 부분을 더 제가 꼼꼼하게 체크하고 За 있습니다. тэгээ ялангуяа яг нөгөө хүзүүний яг энэ хүзүүний яс байгаа энэ хэсгүүд те энэ доошоо яг ингээд нурууны яс ингээд бууж байгаа яг хэсгийг ерөнхийдөө илүү төвлөрч массажлж байгаа. 목에는 За хүзүүнд болохоор 내 경동맥이 지나가는 бидний одоо тархины ингээд судснууд энүүгээр яг ингээд өнгөрч явж байгаа гэсэн үг. 목 빗장근이라는 근육이 있는데 Яг ингээд мөг пижанган гэдэг ийм юу байдаг. 이 근육이 저 일부러 한 풀어져야 건가? 합니다. булчин байдаг. 이 근육이 잘 풀어져야지 Энэ булчин маань сулрах ёстой гэсэн үг. Айгуу сул байх ёстой. 림프액도 잘 빠지고 За тэгээ бидний тунгалгын булчир хайж гисэн. 뇌로 올라가는 산소 공급도 잘 되게 되는 원리입니다. Тэгээд бидний тархи руу явах юм хүчил төрөгч маань илүү нэмэгдээ явчихна гэсэн үг. Сул байвал те. 뇌에는 베타 아밀로이드라는 단백질이 생성이 되거든요. За тэгэхээр бидний тархинд болохоор амилоид гэдэг одоо ийм уураг байдаг гэж. 그런데 그 베타 아밀로이드가 척수액을 통해서 잘 빠지면 치매나 뇌혈관이 생기지 않지만 Тэгэхээр тэр маань болохоор яг бидний энэ нурууны ингээ шингэн зүйлээр дамжаад бодисын солилцоо сайн явагдчихвэл цаашид бид нэр одоо нөгөө 그런데 бид нар ингээд ой санамж муудаад зөндөн штэ тий. Тэр зүйлүүд маань биднэрт бий болохгүй гэсэн үг. 우리 지금 글로벌 리더님들이 드시는 육식류가 많잖아요. За тэгээд ялангуяа манай глобал лидерүүдийн хувьд мах маш их иддэг тийм ээ. 그러면 그 베타 아밀로이드라는 그 단백질 성분이 조금 더 많이 생성될 수 있습니다. нөгөө түрүүний миний хэлсэн энэ уураг маань өөрөө маш ихээр бидний бие үйлдвэрлэгдэж байдаг. 그 노폐물들이 척수액을 통해서 빨리 나가줘야지 우리 몸이 건강하고 예뻐진 상태가 됩니다. Тэгэхээр бидний нөгөө нурууны шингэнээр дамжуулаад тэр уургнууд нь бүгдээрээ ингээд гадагшлж байж, бодисын солилцоо явагдаж байж бид нэр эрүүл байдаг гэсэн үг. 이 올리고가 하는 역할은 그 베타 아밀로이드가 잘 나갈 수 있는 길을 만들어주는 첫 번째 역할이고요. бидний энэ хайртай олиго маань болохоор тэр одоо бидний биед ингээ үйлдвэрлэгдсэн байгаа тэр одоо уургийг тарааж өгөөд бодисын солилцоог явуулж идэвхжүүлд өгдөгт хамгийн чухал үүрэгтэй гэсэн үг. 잠시 후에 강의하겠지만 뮨이라는 성분 중에 За тэгээ жоохон байж байгаа бас 뮨ний талаар сургалт оролцоод тэр 뮨 буюу дархлааны бэлтгэл донд байдаг бодис буюу одоо тэр нэг орц найрлага маань 단삼이라는 성분이 들어있는데 улаан орхиод гэж нэг бас байна. 그 성분 중에는 탄시논이라는 성분이 있습니다. Түүхий ер нь бол орхиод гэсэн үг байхгүй юу? Тэгээ тэрэнд нь болохоор бас одоо яг юм бодис байдаг. 그 성분 또한 베타 아밀로이드라는 그 노폐물을 밖으로 빼주는 역할을 도움을 줍니다.
Тэгэхээр тэр одоо нөгөө мюний одоо манай бэлтгэл дотор болохоор тэр одоо түүхий тэр хүн орхойдгийн тэр одоо дотор нь байдаг бодис нь өөрөө бидний бодисын солилцоог идэвхжүүлж өгдөг. 그런데 아무리 탄신혼이 가서 베타 아밀로이드를 빼도 За зүгээр ингээд бид нэр эмнэлэгт очиод ингээд тусал хэлээр тариулсан ч гэсэн 길이 막혀 있으면 나갈 수가 없어요. тэр нөгөө одоо бохирдлууд маань те ерөөсөө яг энэ бүглэрсэн байвал тэр маань гадагшилдаггүй гэсэн. 그게 바로 올리고가 있어야 하는 가장 대표적인 이유 중에 하나입니다. Тийм болохоор одоо бид нарт тэр одоо замыг нь чөлөөлж өгөхгүй л болохгүй байна гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр нөгөө бүх үүргийг яг биелүүлж байгаа хамгийн хэрэгтэй зүйл нь бидний энэ олиго аппарат гэсэн. 그냥 마사지하면 됩니다. Зүгээр л массажлахад бол 이렇게. зүгээр 저처럼. тэгэл тойруулаад 쉽죠? дээрээс нь доош. 쉽죠? Амархан байгаа зү. 쉽죠? 자, 지금 제가 이렇게 목 뒤하고 아까 목 빗장끈 За одоо болохоор би ингээд яг одоо хүзүү хэсэг, за хүзүүнээс урагшаа гэх мэтлэнгээр массажлсан байгаад байгаа шүү дээ. 이렇게만 했는데 얼굴 상태를 한번 확인해 주세요. Зөвхөн ингэж зүгээр тойруулж массажлсан л төдийд нүүр нь ямар болсон байна таад маань хардаа. 작아졌나요? Жижиг болсон байна уу? Энэ талаас ямар харагдаж байна? 보인가요? 보인가요? Харагдаж байна уу та эдгээр? Айгуу гоё дэвшилсэн байгаа. 갑자기 볼 때 아니 다 끝난 건 아니에요 지금. Дуусаагүй 아직. шүү дээ гэтээ манайхан. Манайхан дуусаагүй. 아, Суугаарай. 굉장히 적극적이세요. Та бүх маань үнэхээр итгэвтэй байна гинэ. 아직 10분의 1도 못 보셨어요. Тэгэхээр 11-ийг ч гэсэн хэдүүлээ 11-ийг ч үзээгүй байна. 여러분들이 다 할 수 있는 터치법이에요. Тэгэхээр та бүхний бүгдээр ингэ чинь хийх боломжтой маш амархан зүгээр л ингээл 자, тойруулаад массажлаад байгаа. 이렇게 해서 내 척수액이 잘 흐를 수 있게끔 길을 제가 먼저 터놨어요. За тэгэхээр одоо сая болохоор яг ингээд нурууны шингэнэнтэй бодисын солилцоо айгуу сайн явагдахад бэлдээ сая массажлцсан. Тэр нөгөө бүх гарцыг нь нээгээд өгсөн, чөлөөлөд өгсөн байгаа гэсэн. 옷 좀 벗어도 될까요? За одоо гарлуу норъё. За ихч гараа өгөх юм шиг байна. За гарч ирсэн мэдээж бидний биед холбоотой байгаа те бүхий л зүйл маань одоо холбоотой байгаад байгаа шүү дээ. 어렵지 않아요. Тэгэхээр гарч ирсэн амар амархан хэцүү биш. 손 바닥부터. За эхлээд гарын алганаас 특히 우리 몽골 리더님들 작품이 많거나 지단들이 맡으시죠. за ялангуяа манай Монгол одоо лидерүүдийн хувьд болохоор өндгөвч савны одоо өвчин ч юм уу те өвдөл гих мэтлэн ер нь бол асуудлууд зөндөө их байдаг. 손바닥의 이 부분이 자궁과 생식기. Тэгэхээр бидний яг ингэ гарны яг энэ хэсэг маань өөрөө эмэгтэйчүүдийн одоо эргэтэнтэй холбоотой байдаг хэсэг гэсэн. Энэ цэгүүд бүгдээрээ энэ гарын алган дээр байдаг байх биш үү те. Тэгэхээр ингээд дугуй хэлбэрээр массажлж агаад гарын гадна талын энэ хэсгийг бас массажлна гэсэн. Хэцүү биш байгаа зү. За тэрнийхаа дараа за гадны хэсгээс эрхийн хуруунаас яг энэ тохой хүртлээ явуулна гэсэн. За эрхийн хэсгээс тохой хүртэл. За бөөрийн хилээд дээшээ тохой хүртлээ явах нь тий. Тэгэхээр зөвхөн би ганцаараа хийж чадна гэсэн үг биш. Та бүхэн ч гэсэн бүгдээрээ хийж чадна гэсэн. Яг ингэж. Ингээд тойруулаад байх бол. За тэрнийхаа дараа за яг энэ одоо тохой хэсгээ хийж өгнө. За ингээд зүгээр тойруулахад л бол. Яг ингэ. За хүчээ суллаад байна.
겨드랑이 많이 늘어졌네요. За одоо яг энэ гарын энэ дээд хэсэг нь болохоор айгүй их одоо унжсан байгаа даа шүү дээ, тий? 단백질이 많이 상태죠. Тэгэхээр уураг одоо яг бидний ингээ булчин нь ер нь бол айгүй ингээ багассан байна гэсэн үг аахгүй энэ. Тэгэхээр энийг сугаргаа дэшээ ингээд өргөөд өг гэсэн үг. 이렇게 각도를 힘을 빼드려. Тэгэхээр ингээд гараа суллаа те ингээд хүчээ өгөхгүйгээр гараа суллаарай. 자, 허리가 조금 아프시다고. 이렇게 얼굴 보면 안 되나? 이쪽으로 Хүмүүс нөгөө таныг харах боломжгүй болохоор та жоох аль болох нийшээ рүү өсөж байна. 저도 보지 않았어요. 저분은 보세요. Энэ хүмүүс рүү харж яхад бол 힘을 빼시면 за хүчээ суллаарай ана гараа сулж. Гараа сулж. 이렇게 자꾸 하시다 보면 За ингээ массажлж яхад айгүй гоё чангараад ирнэ гэсэн үг. 이제는 이 바깥 부분은 За тэгээ энэ гадны хэсэг дээр болохоор яг мөрний хэсэг дээр ингээд томоор тойруулж. 어깨봉을 이렇게 돌려서 약간 나누고 Тэгээд хойдлын хэсгээ ингээд доошлуулаа. Амархан байгаа зү. 그렇죠? 저렇지 않죠? Хэцүү биш байгаа. Тэгэхээр та бүхэн маань энийг яг ингээд наад шиг хийж чадна. 이때 얼굴은 앞. Зүгээр одоо ингээд гарыг л хийхэд бас ингээд царайг нь хардаа өшөө илүү хөвгөлдсөн байгаа юм зү. Илүү гоё үр дүнтэй явцсан байгаа. 이게 지금 너무 많아. 여기 보면 얼굴을 다 За одоо тэгвэл нүүрэн дээр бас хэрхэн массажлах талаар зааж өгье. 얼굴 마사지를 하는 후에는 닦아주세요. За массажлсны дараа мэдээж арчиж өгөх хэрэгтэй тийм. 왜냐면 노폐물이 나오기 때문에. Яагаад гэвэл бидний энэ одоо биеэс чи ингээд нөгөө хор бодиснууд маань ингээд гадагшилж байгаа гэсэн үг байхгүй бохирдлууд маань тий. Тэгэхээр арчиж өгөх ёстой. 자, 얼굴 하는 방법을 알려드리도록 하겠습니다. Тэгээ нүүрэн дээр бас яаж массажлахыг зааж өгье. За одоо нөгөө нүүрнийхээ аппаратаар солин тийм юм анаха. Аха. 자, 얼굴은 그냥 쉽게 제가 그냥 알려드리도록 할게요. Нүүрийг ч гэсэн би та хэдэд амар амархан аргаар зааж өгье. 얼굴도 랩으로 했습니다. За нүүрийг ч гэсэн 6 дугаар левел дээр хийж үзье. 얼굴에는 여러 방법이 있어요. За нүүрний хувьд болохоор маш олон аргаар массажлах тэр аргууд байдаг. 제가 지금 하는 방법, 기본적인 방법을 여러분께 알려드릴 거예요. За тэгээ миний одоо хийх арга маань болохоор хамгийн энгийн хамгийн одоо эхлэлц гэсэн үг тийм. Айгуу тийм амархан зүйлийг хийж өгөх нь. 마이크 아까 쳤어요 제가? 아까 중간에 안 쓴거 아 그 자켓 자켓. 그 생각은 못합니다. 여러분이 너무 아름다우시니까 잊어버렸어요. Аа бүхэн ийм хөөрхөн болохоор би нөгөө микэж гэсэн марцсан байж тээ. 얼굴은 어렵게 생각하지 마시고 그냥 올리시면 돼요. За тэгээд нүүрийг болохоор бид нар нэг амар хэцүүгээр бодохгүйгээр зүгээр л доороос нь дээшээ л болгох хэрэгтэй. 얼굴이 늘어지는 건 Тэгээ энэ бидний ингээ айрс ингээд унжиж байгаа шалтгаан маань 얼굴을 잡아주는 인대 근육이라는 게 있어요. бидний яг нүрийг ингээд айгуу гоё ингээд чангалаад барьж өгдөг одоо булчин байдаг. 아까 여기서 이렇게 늘렁거려, 늘렁거려. 쳐져서 Одоо яг ингээд айгуу ингээ унжсан байгаад байгаа шүү дээ тий. Энэ маань 힘이 없는 것처럼 яг ингээ хүчгүй тий. Нөгөө булчнууд маань байхгүй болсон болохоор ингээ судраад хүчгүй байгаад байгаа шүү дээ. 얼굴도 받쳐주는 인대 근육이 늘어진 거예요. Тэгэхээр нүүр ч гэсэн бидний арсыг яг гоё ингээ дээшээ өргөж өгдөг тэр булчин маань байдаг. А гэхдээ тэр булчин нь ажиллааг хийж чадахгүй байгаа болохоор бидний ингээд арс унжиж байгаа гэсэн. 그런데 올리고가 Гэхдээ энэ олигоо маань 그 인대 근육을 강화시켜줘요. тэр булчинг илүү сайжруулаад те илүү идэвхжүүлж өгдөг гэсэн үг. 그래서 그냥 올리면 돼요. Зүгээр л доороос нь дээшээ 이렇게, таад ахад болно гэсэн. 이렇게 Ингээд. 올리면 돼요. Ингээл дээш. 어렵게 생각하지 마세요. Өөр амирт хэцүүгээр битгий бодоор. 올려주세요. Зүгээр л дээшээ өргөдөг. 그냥 광대 아래, 죄송합니다. 광대 아래, 볼 근육 이렇게 올려주세요.
이렇게. гээл 대시에 인гээл 뿌리 хэлбэр ингээл 이 외에도 여러 가지 방법이 있는데 그건 다음에 혹시 또 여러분이 몇 번 한국에 오시면 그때 за тэгээ бас 상관으로 маш олон аргууд 하는 байгаа 거 гэсэн чинь 없고 тий 가장 дараа 기본적으로 дараагийн аргуудыг би дараа та нарыг ирэхэд чинь 이렇게 бас 기본적으로 알려드릴게요. 올려주시면 돼요. 그러면 얘네들의 인대가 강화가 돼요. 그래서 올라붙게 돼요. А тэгээд яг 네. ийм байдлаар 그냥 이렇게 хаачлаад 하시면 돼요. байхад 그냥. айгүй гоё мөргөдөө тийм болчихно. 어렵지 않죠? 그냥 하세요. 그냥 우리 한국 분들은 전에는 다른 거 한다면 그런 방법도 있지만 가장 기본적인 방법 그냥 하세요. 그냥. 그 다음에 하나만 몽골 우리 리더님들은 제가 포인트를 주자면 За тэгээд солонгос хүмүүс бол мэдээж маш олон аргууд байдаг ч гэсэн хэдүүлээ яг энэ хамгийн ихний аргыг нь одоо ингээд сурж байгаа. За тэгэнгүүтээ болохоор яг монгол хүмүүсийн хувьд миний бас хамгийн их одоо анхаарлаа хандуулах зүйл нь юу вэ гэхээр 다 한 거죠. 전반적으로 정말 하악이 다 늘어져 계세요. бидний яг ингээд одоо монгол хүмүүсийн ингээд 어. одоо нүүрний энэ доод 어. хэсэг маань айгүй унцсан байдаг гэж. 물론 근본적인 거는 자궁 아래에 있지만 얼굴에서 잡을 수 있는 부분은 Тэгэхээр яг энэ нүүрний доод хэсэг чинь болохоор бидний өндгөө хүч сав гэдэг эмэгтэй өвгний одоо яг эргэтэнтэй холбоотой байдэн шүү дээ, тийм ээ? 얼굴 Ийм ч гэсэн- 가장 바깥 부분 Тэгэхээр хамгийн одоо нүүрний ингээ гадна талаас 교근이라고 그래요. за энэ 교근. 교근 гэж хэлдэг гэж байна. 교근을 여러분이 이빨을 тэгэхээр нөгөө амны булчин гэсэн. 침이 만져지는 데예요. А тэгэхээр энэ маань 응. ингээ ингээр одоо 응. очирж байгаа 응. яг тэр хэсгийг хэлээд байгаа байхгүй. 어허. Тэгэхээр тэр хэсгээ айгүй сайн массажаар суллаж өгөх. 이 부분을 좀 다른 면적보다 많이 해주시면 아, 얼굴이 되게- 작아져요. Энэ хэсгээ 응. одоо бусад хэсгээсээ 응. илүү их цаг зарцуулаад илүү ихээр массажлбал 응. илүү үр дүнтэй жижигэн нүртэй болно гэсэн үг. 그 다음에는 눈 옆이에요. За тэгээд дараагийнхаар болохоор нүдний хажуу гэсэн. 아까 제가 목 뒤에를 풀었죠? За түрүүн болохоор би яг ингээ хүзүүний хойд хэсгийг ингээ сулцсантай массажлсан. 그 목이 눈이에요. За тэгээд тэр одоо хүзүү болохоор юу вэ гэхээр бидний нүд хэсэг гэсэн үг. 그래서 1차적으로 목을 풀었기 때문에 눈가 주름은 1차적으로 펴졌어요. Тэгэхээр эхлээд би яг ингээ шилэн хүзүү хэсэгт нь айгуу сайн массажлсан болохоор тэр чинь нүдний хэсэг гэдэг нь тий. Тэгэхээр яг эхний одоо нэгдүгээр үед болохоор ингээд нүдний хажуудах энэ өвчлөөнүүд нь эхний удаад ингээ айгуу гайгүй бас гоё тэнийцэн байгаа. 2차적으로 Тэгээд хоёрдугаар шатнаар 그 부위를 그대로 마사지 하시면 돼요. тэр 어디로? одоо өвчлөлийн 윗방향으로. хэсэг, яг энэ 윗방향으로. хажуудын хэсгээ ингээд дээшлүүлээд массаж хийж өгөх хэрэгтэй гэсэн. 그런데 여기서 한 가지 또 아셔야 될 거. Гэхдээ энэ бас нэг та хэдийн мэдэх ёстой зүйл нь юу вэ гэхээр 마사지는 올려서 마지막은 반드시 림프절로 내려주셔야 돼요. массажийг бол бид нар дандаа ингээд дээшлүүлээд байгаа тийм. хамгийн эцэст нь бид нар яах вэ гэхээр доошлуулад буцаад дээшлүүлнэ гэсэн. 이렇게. Тунгалгын булчирхаагаараа явуулах 이렇게. хэрэгтэй тийм ээ. 그 다음에 눈썹하고 이마만 남았어요. 어렵지 않죠? За тэгээд одоо хүмсэг дух хоёр үлдлээ. 눈썹하고 이마는 방향이 양쪽 방향이 다 가능해요. 그러니까 тэгэхээр 여러분들이 хүмсэг 하고 싶은 만큼 올렸다가 내렸다가 тал руугаа ингээд тойруулаад 갔다가 왔다가 편하게 하시면 돼요. доошоо 눈썹은 이렇게 올려주시면 좋아요. тэгээд хүмсэг болохоор бид нар дээшлүүлэх нь. 그 다음에 나는 조금 더 딥한 걸 하나 알려주세요 하시면 За тэгээд илүү 또 옆에를 зүгтээ гэвэл 이렇게 마사지 해주면 хамгийн 돼요. гин хэсэг байгаа даа тий. 옆에 хажуудлын энэ хоёр. 눈까지 이렇게 За тэрнээсээ ахуулаад дээшээ ингээд нүдний хэсэг хүртэл үгүй айгуу гоё дээшээ өргөж өгөх. 우리 몸은 40초를 약간 멈추면 풀어져요. Тэгэхээр бидний бие болохоор яг ингээд нэг 40 секунд яг нэг хэсэгтээ ингээд байруул яг тэр хэсэг маань ингээд сулардаг. 풀어져야 될 부분은 눈썹 같은 데는 살짝만 대고 Тэгэхээр 있으면 돼요. илүү одоо ингээд бид 이렇게. хүмсгөө маш их зангиддаг шүү дээ. Ялангуяа манай 이렇게. монголчууд тий. 응. Тэгэхээр нөгөө хүмсгэн дээрээ бас нэлээд сайн байруул тэр нөгөө зангирсан одоо булчингууд маань сулрна гэсэн үг. 그 다음에 За тэгээд 귀를 꼭 잡아주세요. за чихээ 귀. заавал бариад 귀. 아? 왜냐하면 아까 제가 내 척수액이라는 걸 얘기했죠. за түрүү нөгөө нурууны одоо шингэн гэж хэлсэн шүү дээ тий. 귀를 잡으면 Тэгэхээр энэ одоо ингээд чихээ ингээд бариул 앞에 있는 옆에 있는 축두부라는 게 있어요. бидний энэ одоо яг тархины энэ одоо яг 축두부 тал маань болохоор
이렇게 오는 저평부라는 게 있어요. За, эндээс ингээ ирж байгаа ингээ булчин байгаа. 뒤쪽에 있는 후두부라는 게 За, 있어요. энэ одоо тархины хойд хэсэг. 이 삼각형 지점이 만나는 데가 귀예요. Тэгэхээр яг нөгөө тарих одоо энэ тарих болон хойдлын одоо тарих энэ хэд маань уулзж байгаа яг хэсэг нь бидний чих гэсэн үг байхгүй. 그래서 яг энэ 귀를 гурван 잡아주고 хэсгээр тий. 귀 Тэгэхээр бид 뒷부분을 ингээ чихээ бариад 풀어주면 үзүүний яг энэ 아까 말한 хойд хэсгийг массажлууд 척수액이 나가는 그 부분에 훨씬 더 많은 бидний 도움을 줄 수가 있어요. энэ нөгөө бодис солилцоо явагдаад түнд нь тусалж байгаа гэсэн. 이렇게. 자, 여기서 그냥 얼굴은 저는 많이 하지 않아요. За, тэгээд би болохоор нэг камера массаж нүүрэнд бол хийсэнгүү те. 얼굴은 많이 하면 좋지 않아요. Тэгэхээр нүүр бол нөгөө их хийлээгээд үр дүнтэй гэсэн үг биш. 자, 지금 얼굴 이제 아까 1차적으로 찍었고 2차적으로 한 번 더 찍으세요. Тэгэхээр түрүүн нэг зураг дарсан. 얼굴 한번 дахиад 찍으세요. нэг дарчих байна. 2차적으로. 그 다음에 복부할 거예요. За, тэгээд дараа нь гидс рүү орно. 누가 물티슈에 자. 물 짜가지고 아. 가져오세요. 물티슈에 물 좀 짜가지고 얼굴 좀 닦아드리게. 물 좀 짜서 가지고 와주세요. 물티슈, 물티슈. За, манай тунгаа ихчээг албан ёсоор ингээд зургийг нь дарчих. Хэдүүлээ бөөндөө ингээд бүгдээрээ авъя гэд урдуураа ороод ивэл бидний нөгөө өөр олон зүйлүүдийг сурах цаг маань ингээд байхгүй болоод байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тунгаа ихч маань яг ингээд төлөөлөөд дараад өгөрөөж байна. 얼굴 많이 작아졌나요? Нүүр нь айгуу гоё жижиг болсон байна уу манайхаа? 작아졌나요? Болсон байна уу? 네, 많이 작아졌다고. 물 적셨어요? 물 적셨죠? 네. 자. 본인 모델분 얼굴이 좀 가벼우시냐고 물어봐 주세요. Таны хувьд байна. Яг моделийн хувьд танд өөрчлөлт юу гарч ийн? Жохон биеинд хөнгөрөөд нүүрэн ч гэсэн хөнгөрөөд ирж гин үү? 이거 너무 өвдөд 있으니까 잘해. 허리도 좀 아프셨는데 네. 허리도 많이 나아지신 것 같다고. 허리가 나아졌다는 올리는요. Тэгэхээр яг энэ нөгөө нурууны өвдөлт нь бас баг болсон гэж байгаа нь тий. 척수액이 흐르지 않아서 Тэр чинь нөгөө өмнө нь болохоор бидний нөгөө нурууны шингэн маань өөрөө ингээ бодис солилцоонд явагдахгүй байсан бол 피로 물질이 쌓여서 눌려 있는 건데 тэр чинь болохоор нөгөө өвдөж байгаа нь бидний бүх одоо бохирдлууд бүгдээрээ ингээ бөглөрсөн байгаа болохоор өвдөд байна гэсэн үг байхгүй тийм ээ. 올리고를 통해서 풀어놨기 때문에 피로 물질이 나가서 허리가 좋아진 거예요. За тэгээ олигогаар бид нар тэр одоо бодис солилцоог идэвхжүүлээ тэр одоо нөгөө шингэний тэр одоо гарцыг нь бид нар суулаад нээгээд өгсөн байгаа болохоор одоо биеийн яг тэр нурууны өвчнөн ч гэсэн сайжирсан байгаа гэсэн үг. 그래서 얼굴을 다음에 뿌리실 때도 болохоор дараа 귀를 нь одоо 잡으시고. ингээд нүүрэндээ цацтаад хай 귀를 잡으시고 адилхан хийгээд чихээ 귀 ингээд 앞뒤를 뿌려주시면 더 효과적이세요. 로 아이고 센 цацаж өгөх хэрэгтэй. 귀를 잡고 앞뒤로 뿌려주시면 내 чихээ 두 гоё татаа 뼈까지 하는 역할이 돼요. тэгээд бүх хэсгээр нь тойруулаад айгуу сайн шүршгэнэ шүү. 올리고가 За олиго маань болохоор 우리 몸의 섬유화 세포를 30% 이상 증강을 해주는데 증가를 시켜주는데 ингээд одоо бид байгаа тэр бүх эд эсүүдийг тэ бүр 30%-аар нэмэгдүүлж өгдөг гэсэн үг. 앰플 자체도 30%에서 40%를 섬유화 세포를 증강시켜줘요. Тэгэхээр яг бидний бид байгаа тэр одоо бодистэй тэр бүх зүйлийг бас ингээд давхар 30-40% бол энэ аамтал маань идэвхжүүлж өгч идэг аахгүй юу? 그래서 얼굴이 탱탱해지는 거예요. Тийм болохоор бидний энэ арьс маань илүү чангараад дээшээ гоё өргөгддөг гэсэн үг. 자, 이번에는 여러분들의 가장 고민인 복부를 해드릴 거예요. За ингээд нүүр бол болчлоо. Дараагийнхаар болохоор та хэдийн маань маш их санаа зовдөг гиз хэсэг рүү орё. 근데 지금 10분 남았어요. За одоо 10 минут үрсэн юм шүү. 10분 남았는데 복부가 왜 중요하냐면 За тэгээ гиз яагаад чухал вэ гэхээр 여러분 옆에 갈비뼈, за бидний яг энд одоо яс байгаа штэ энэ юу гэдэг вүлээ юуны яс вэ? Хавирга. 갈비뼈가 바로 잡지 않으면 복부살은 안 빠져요.
бид нөгөө хавиргаа айгуу сайн яг ингээд арчилж нөгөө барихгүй бол ерөөсө бид нар турдаггүй юм байна. 갈비뼈가 잡아지지 않으면 복부살이 빠져도 늘어져요. За тэгээд мэдээж бид нар яг ингээд хавиргаа илүү сайн арчилахгүй бол нөгөө гидс маань унжаад хажуу тийшээ бүр ингээд томроод л байх нь шүү дээ тий. 그래서 여러분의 살이 빠지기 위한 기본 원칙은 척수액을 통해서 등을 푼 다음에 Тэгэхээр бидний нөгөө хамгийн амархнаар туурах арга нь юу вэ гэхээр эхлээд нөгөө нурууны шингэнэ бодис солилцоогоо сайн явуулахын тулд нөгөө саяны нуруундаа хийсэн одоо яг хизүүндээ хийсэн энэ массажруудыг эхлээд хийн тийм ээ. 그래서 늑골을 푼 다음에 Тэгээд энэ одоо нуруу хэсгээ айгүй сайн сулж өгсөний дараа 그 다음에 복부를 푸는 게 순서예요. түүний дараа гидс рүүгээ орвол илүү өөр дүнтэй гэсэн. 자, 간단히 지금 등을 한번 지나가야 돼요. 액션이. гидсээ гой болгохын тулд нуруугаа эхлээд хийх нь шүү дээ тийм ээ. 바디를 할 때는 진동을 사용할게요. За тэгээд биендээ хийхдээ бол нөгөө жишэргээгээ ажиллуулж гин. 등은 제가 한 번 하고 나서 넘어갈 거예요. За тэгээд нуруунд нь зүгээр ингээд бөөрийн хилөөл ингээ массажлж гин манайхаа. 이분은 지금 허리 쪽에 뼈가 뒤로 튀어나와 있어요. За манай эгчийн хувьд болохоор нөгөө нурууны яс нь ингээд илүү гадагшлаад илүү ингээд гадагшаа болсон байна. Үүргээ тоогоо гараад ирсэн байна гэсэн үг. 여기 청고를 꼭 풀 거예요. Тэгэхээр одоо яг энэ бүхсний яг энэ дээд хэсгийн те арцэг гэдэг үлээ. 자, 남자분들은 가주세요. 마사지는 гэж шүү. 남자분들은 가주세요. За эрэгтэй хүмүүсийг хөө явуулчлаа шүү. 남자분들은 오지 물 마세요. 좀 주실 수 있을까요? 감사합니다. 여기 청고를 풀어야 돼요. За яг энэ нурууны энэ хэсгийг энэ доод хэсгийг массажлж шүү манайхаа. Нуруугаараа бөөрийн хилөө доошоо гүйлгээд яг одоо бүхсний дээд хэсгийг дахиад бөөрийн хилөө дугуулж байна. олон улцаг. 이분의 등은 많이 휘어져 있어요. анх удаа. 아니 이분 이제 엎드릴 거예요. 걱정하지 마세요. 이제 이분 옆으로 눕힐 거예요. 눕힐 거예요. За одоо манай ихчиг 자, 누우세요. бити санаа зов. Хөвчих та одоо. 누우세요. 밑에 보고 누우면 되나요? 아니 그냥 바로 누우세요. 바로 누우세요. 그걸 шууд хөвчих. 바로. 날라. 자, 남자분 없죠? За одоо эрэгтэй хүн байхгүй манайхаа. Анаа эрэгтэй хүн байхгүй санаа зовлтгүй. 왜 나도 페이스북에 업로드 했지? 태국 유명 인사가 될 것 같으시다고. 이제 자, 이분의 복부를 공개할 거예요. 자, одоо гидсийг нь харцгаая. Гидсийг нь харуулна ингэнэ. 자. 모델님이 내가 지금 무슨 짓을 했는지 이러면서 지금 생각하고 계시네요. 이분을 잠깐 옆으로 눕히겠습니다. 자, 옆으로. 이때 득지 다니 아주 득시 깁때 두고 찍겠네. 이 다니 감각지. 자, 아니 시간이 얼마 없어요. 여기 청고를 여기를 푸셔야 돼요. 여기. 자, 소스트릭은 ямар ч гэсэн одоо массажлна гэж юм тийм ээ. 제 건가요? 요거는 글쎄요. 여기를 푸셔야 돼요. 청고를. 아, яг энэ 여기. бүсний дээд хэсгээр ингээд массажлж байна. 등 줄기에서 선생님도 물 좀. 이분이 지금 이렇게 솟았죠? 자, одоо ингээд 이분은 얼굴이 늘어질 수밖에 없는 구조예요. ясан бүр ингээд гадагшаа ингээд тоогоо гараад ирсэн байж тээ. 네. Тэгэхээр нөгөө нуруу нь ингээд бүгдийнхөөсөө аргагүй болчихж байгаа байхгүй юу? 자, 그 다음에 여기 끝에 척수액이 여기서 За, тэгээ 끝까지 эндээс ингээд 갔다가 нурууны шингэн ингээд доошоо 올라온 거예요. буцаа дээшлэн. 그래서 이 부분이 막히면 갔다가 또 못 와요. Тэгэхээр энэ хэсэг нь өөрөө ингээд бөглөрсөн байгаа тохиолдолд нөгөөх нь доошоо ингээд явж чадахгүй явсан ч гэсэн буцаж эргээд дээшлэхгүй байх нь шүү дээ, тэ?
여러분을 오래 못 살게 만드는 데예요. Тэгэхээр энэ нь өөрөө биднийг нөгөө айгу богино настай болгодог зүйл нь энэ гэсэн үг. 푸셔야겠죠? За тэгэхээр 이렇게 풀어주세요. гээд айгу сайн массажлаад ингээ булчиныг суллаад өгөх нь байна тийм ээ. 자, 그 다음에 늑골을, 이 갈비뼈 있죠? 이 갈비뼈가 늘어져서 여러분의 눈 밑이 꺼지는 거예요. За тэгээд мэдээж бидний нөгөө энэ хавирга нь бас ингээд энээсээ болоод унчиж байгаа. 여기 누가 좀 와서 이것 좀 짜주세요. 가져올게. 어. 강사님 일단 물 하나 물 갖다 드세요. 여기다 직접 짰어요? 찬물이야. 뜨거운 거 되고요? 제가 깍창을 섞어. 아니, 괜찮아요. 네? 응. 자, 늑골이 늘어지면 얼굴이 중안부가 길어지고 눈 밑이 꺼져요. Тэгэхээр яг бидний 어? ээжин бие хэсэг маань 그래서 өөрөө бидний арьс ч гэсэн 늑골을 за. 짜서 자리를 만들어 놓은 다음에 복부살이 빠져요. Тэгэхээр энэ бүхнийг бид нар айгуу 자, 볼게요. За 방향은 이건 있어요. 이거는 энэ 방향. болохоор бас нөгөө чиглэл гэдэг зүйл байна. 방향이 있어서 꼭 이대로 하셔야 Тэгэхээр 돼요. яг чиглэлийн дагуу бид нар массажлах ёстой. 뒤에서 앞쪽으로 백에서 쭉 아. 돌릴 때. Араасаа хойд талаасаа урагшаа ингээд 이렇게. уулах нь шүү. Яг 이- энэ хэсгийг айгуу сайн бид 이거 судлаж өгөөд 안 돼요. массажлах нь тий. 이거 안 되고 хийж бод고. 뒤에서 앞쪽으로 해야 돼요. хойд 이렇게. хэсгээс урагшаа 이렇게. ингээд татаад 이렇게. ингээ массаж хийх шүү. 이렇게. Хавирах 이렇게. тасны өөрөө унжвал бидний нүүр жигсэн унждаг гэж байна. 이분 일어나면 이쪽 얼굴도 적어 있을 거예요. 이것 За 때문에. тэгээд 자, нүдний 이렇게. доод тал. Одоо бидний нүдний доод тал ингээд цаашаа бүр ингээд цөмрөд орцсон юм шиг байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр нь ч гэсэн бидний энэ нурууны энэ бодисын солилцоо явагдахгүй энэ хавирахтай холбоотой зүйл. 여러분의 늑골을 만져보면 한쪽은 올라와 있고 한쪽은 꺼져 있을 За 거예요. тэгээд бидний хавирах ер нь бол нэг тал нь ингээд яг энэ хэсэг ингээд нэг тал нь ингээд айгу дээшээ, нэг тал нь ингээд доошоо ингээд дали байх тохиолдол маш их байдаг. 모든 장부가 들어와 있을 때 살이 찌지 않은 몸으로 변해요. Тэгэхээр бидний одоо энэ бүх эргэтэн маань яг энэ хавирах дотроо бүгдээрээ яг ингээд зөв байрлалтай байж иж бид нар тархалдаггүй гэж. 자, 그 다음에 포인트. 제가 맞습니다. 첫 이럴 때. 번째 목 풀라고 За 그랬어요. тэгэхээр эхлээд 등이랑. нүгээс сулсан тийм 그 ээ. 다음에 За нуруугаа доошоо түүлгээд яг энэ хэсгийг ингээд сулж өгсөн тийм үү? 그 Өсний 다음에 дээд хэсэг дээр тий. 척수 А тэгээд яг 여기에서 хэсгээс 장골룩이라는 뼈가 있어요. яг энэ яс байгаа. 이분은 이게 지금 어떤 몸 상태냐면 За энэ их болохоор ямар байгаа вэ гэхээр ийм 늑골은 байна. 늘어지고 골반뼈는 올라와 있어요. Ингээд цээжин хэсэг энэ хавирах хэсэг нь доошоо унжсан. Тэнгүүтээ энэ доотлын бүксний дээд байгаа энэ булчин нөгөө 우리 арцны ястэй яг энэ яс маань дээшээ ингээд өргөгдсөн байгаа гэсэн. 허리선이 배꼽 위로 올라와 있는 상황이 되는 Тийм 거예요. болохоор 쉽게 말하면. ерөнхийдөө яг ингээд бэлхүүсний хэсэг нь ингээд доор байх хэрэгтэй байтал бүр ингээд дээшилсэн байгаа гэсэн. 공간이 있어야 돼요. Тэгэхээр биднэрт энд ингээд бүр зай байх ёстой байх. 그래서 이 부분을 Дээрээс унжаад доороос 풀어서 дээшилсэн байна шүү дээ, тий. Тэгэхээр 서해부로 풀어주셔야 돼요. за ингээд хойдлоосоо 이렇게. массажлаад дээш одоо урагшаа ингээд 이렇게. явуулаад 이 사이사이가 만졌을 때 아프면 안 돼요. тэр яг энэ хэсгийг ингээд 아프지 말아야 돼요. өвдчихвэл болохгүй гэж. Тэгээ заавал 이렇게 өвдөхгүй байх хэрэгтэй гэнэ яг энэ хэсэг. 이렇게 서해부로 За 넣어주셔야 тэгээд 돼요. урагшаа нөгөө яг энэ юу хэсэг рүү цав хэсэг рүү массажлаад доошо гүйлгэн. 지금 이분도 뱃살이 빠져 있는 상태인데 늘어져 있잖아요. Энэ ихчийн маань хувьд ч ихсэн ингээд гидс нь одоо ингээд өөхн ингээд айгүй их ингээд байхгүй болцсон. Тэгээд тэгсэн болохоор бас нөгөө булчин байхгүй байгаа болохоор унжсан байгаа гэсэн үг байхгүй юу? 몸의 형태가 비뚤어져 있기 때문에. Тэгэхээр яг нөгөө яг ингээд зөв байрлалтай зогсохгүй ч юм уу суухгүй ч юм уу те нөгөө жоохон дали мөрөө ингээд байгаа болохоор тэрнээсээ шалтгаалаад ингээд илүү унжаад байгаа гэсэн. 몸 형태만 잡혀 있으면 뱃살이 빠져도 늘어지지 않아요. Тэгэхээр нөгөө бид нэр ингээд одоо сайн юусэн бэ? 죄송합니다. 다시 말해주세요. 몸이 형태가 잡혀 있으면 бид нар ингээд зөв байрлалтай бие маань яг зөв цэгц байж 살이 빠져도 복부가 처지지 않아요. усны дараа жигсэн бидний гиз чдаггүй юм байна. 그게 올리고가 있어야 되는 이유예요. Тэгэхээр энэ маань өөрөө яг энэ олиго аппарат маань байх ёстой шалтгаан. 여러분은 할 수 없어요. Тэгэхээр бид нар бол зүгээр ингээд олигогээр ингэж гоё болох боломжгүй байна. 저처럼 전문가한테 와야 돼요. боломжгүй байна. Тэгэхээр яг ийм одоо мэрэгчлэлтэнд хандах хэрэгтэй байна. 그런데 올리고는 갖다가 대기만 하면 저절로 몸이 형태가 잡혀져요. бидний энэ одоо биднэрт байгаа энэ олиго маань болохоор эмчгүүч байсан те гэртээ яг л энэ дараалалаар ингээд эхнээс нь дуустал ингээ массажлахаар ингээд ийм гоё үр дүн авах юм шүү.
자, 이렇게 해서 гэлээ аяг 풀어주시면 сайн дүрхэн манай. 지금 누워있는 모델님은 몸이 뭔가 소화가 되면서 이 스타믹 쪽도 굉장히, 아니, 여기 복부 쪽도 굉장히 좋아지는 현상이 생길 За 거예요. тэгэхээр одоо манай моделигчийн хувьд болохоор одоо бид нэр ингээд айгуу сайн массажлсан бодис солилцоог сайн явуулж байгаа болохоор хэрвээ хоол нь шингэхгүй байсан бол хоол нь айгуу сайн шингэх нь байна. За тэгэнгүүтээ одоо ингээд айгуу бие нь гоё хөнгөрж байгаа мэдрэмж өөрт нь төрнө гэж. 자, 이번에 반대쪽도 바로 해서 보여드릴 거예요. А тэгээ нөгөө талыг нь 자, одоо массаж. 반대 방향으로 За 놓아주세요. тийш ирэвчи би таныг хамгаалчих. 반대 방향. За. За нөгөө тийш ирч. За. 잠깐만. 잠깐만. Та өнөөдөр бүр амар гоё гайлаг болоо гарах юм шүү дээ эндээс. Хөөхөн бүр илүү гайлаг. 자, 제가 이제 그대로 보여드릴게요. 원래 아, 하는 어떤- 순서를. Саяны одоо хийсэн бүх дараа шууд хийгээд үзүүлье гэж байна. 자, 이렇게 척추를 향해서 За яг хүзүүний тэр хэсгээс 쭉 доошоо ингээ бөөрийн хөлөө массажлаа. 내려가서 천골 부분 А тэгээд яг 풀어주셔야 энэ 돼요. дээд хэсэг дээр бас нөгөө арцны хэсэг дээр яг массажлаад. 이렇게 천골 부분. 이분은 지금 천골이 짧아졌어요. За тэгээ манай 짧아져서 ихчийн болохоор яг 도톰해요. энэ арцыг яг энэ бүгсэн хэсэг нь ер нь айгүй их дээшилсэн байна гэсэн шүү дээ тий. Тэгэхээр нөгөө айгүй ингээ би ингээ богинохон болсон байгаа гэсэн үг байхгүй юу? 삼각형 모양이 정확히 나와야 돼요. Тэгээ бидний нөгөө биеийн хувьд яг ингээ гурвалжин хэлбэртэй байх 지금 хэрэгтэй. 삼각형 모양이 안 보이고 Тэгэхээр 있어요. одоо болохоор яг энэ өнгөрөөс хэсэг нь нөгөө болов гурвалжин хэсэг гарна. Тэгээ тэр хэсэг нь нөгөө гарч ирэхгүй байгаа болохоор одоо ингээ биеийн байдал нь ийм байгаа даа байхгүй. Тэгээ одоо ингээ массажлаад нөгөө гурвалжин хэсгийг нь заавал гаргаж ирнэ гинэ. 늑골이 이렇게 울림 Одоо ийм 분리돼 гурвалжин 있어요. байгаад идэг да тий харагддаг. Тэр 늑골이 хэсэг гарч ирэх 예, 갈비뼈가 울리불리 이 부분을 다시 또 풀어야 돼요. За тэгээ нөгөө суугны 안쪽으로 яг доод яг энэ хэсгийг бас ингээ далны за энэ далнаасаа урагшаага энэ хэсгийг бид нэр айгуу сайн бас 갈비뼈, суллаад массажлж 또 өгөх 다른 юм 분은 байна. 늑골, 갈비뼈, 음. 장부는 야, 근데 쌓고 해보라 있잖아요. Энэ маань болохоор бидний яг бүх эргэтэнг ингээд хамгаалж байгаа хэсэг шүү дээ тийм ээ. 복부는 뼈가 없잖아요. За тийм гидс бол биднэрт угаасаа гидсэнд ямар нэгэн яс байх. 그래서 тийм ээ. 이쪽으로 살이 가는 거예요. Тийм болохоор нөгөө яс байхгүй болохоор урагшаа ингээ гидс маань гарч ирэх. 그래서 늑골을 먼저 잡아서 Тэр яг энэ хэсгийг айгуу сайн судлаад яг бүр гой болгож өгчээж тийм ээ. Цэгцтэй болгож өгчээж 순환이 잘 되는 몸으로 만들어야 해요. солилцоо маань айгуу сайн явагдаад тэгээд гоё биетэй болно. 이해되신가요? Ойлгосон юм аа. 물론 한 분들은 알 수 없지만 Мэдээж бол нэг сонсоод угаасаа бид нар 100% төгсөн гэд сурж авахгүй. 오늘 리더님들은 잘 숙지하셔서 Тэгэхээр яг энд байгаа та бүхэн маань бүгдээрээ яг ингээд дарааллыг нь өөрсдөө сайн цээжилж аваад бие биендээ марцсан хүмүүс байвал бас зааж өгөөд. За Монголд байгаа нөгөө гишүүддээ бас зааж өгнө штэ. Энэ та нар зүгээр ирээгүй. Энэ гоё зүйлүүдийг сурангуудаа тэнд бас бусад хүмүүстэй зааж өгөх зорилготойгоор ирсэн шүү манай хаа. 여러분들이 몽골의 모든 분들의 건강을 책임져 주세요. Тэгэхээр та бүхэн маань Монголд байгаа бүх хүний эрүүл мэндийг хамгаалаад те эрүүл мэндийг сахиад өгөх. 올리고랑 함께요. Чаднаа олиготой хамт бол. 네. 이분은 더 젊어지고 있어요. Манай ихч бол нэрээ одоо яг бүр ингээ түрүүнээс хойш бүр залуучсаар л байна одоо. Залуучаад 여러분들이 계속 하시면 계속 젊어져요. одоо ингээ та хэд маань ингээ байнга ингээ бас массажлаад байвал үргэлжлүүлээд бид нэг ингээ бүр залуучаа л байх юм шүү дээ тийм ээ. 다시 시집 가도 돼요. Тэгэхээр дахиад хүнтэй суусан ч болно гинэ. 시집 가고 싶나 봐. 제일 좋아하시네요. 음. 자, 이렇게 해서 복부는 За ингээ гидснээсээ ингээ доошоо явуулна шүү манайхаа ингээ. 자, 이제 Цав 이거 хэсэг рүүгээ явуул. 바로 놓을게요. За дээшээ хараад өвчж яана. За би таныг хамгаална. 그래서 마지막 부분은 이제 가운데 복부만 정리해서 아래로 А тэгээд 내려주면 одоо 돼요. хоёр талаасаа ингээ хийгээд нуруугаа ч гэсэн сулцсан шүү дээ. Одоо тэгэхээр гидс хэсэг дээрээ бид нэр фокуслаад одоо. 자, 복부는 이렇게 편하게 그냥 굴려주시면 돼요. А гидсэндээ болохоор зүгээр ингээл дугуулаад массажлчиход болно манайх. 어느 날 내려갔던 복부가 위로 올라오게 돼요. Тэр нөгөө унжсан байсан бидний одоо гидс маань те хариу маань дээшээ гоё татагдаад ирнэ гэсэн.
지금 오늘 하지 않는 거는 다리만 하지 않았어요. 여기만 Өнөөдөр бид 했는데 одоо хийгээгүй 네. зүйл бол зүгээр хөл хэсгийг л хийсэнгүй шүү дээ, тийм ээ. 네. 이렇게 지금 이분 보면 늑골이 올라와 있잖아요. За энэ хэсэгт нөгөө хавирга маань ч гэсэн айгүй гоё ингээд дээшлээд ирсэн байж тээ, тийм үү? 하늘 높이 올라가 있죠. Илүү гоё ингээд тэнгэр бүр хараад ингээд гоё ингээд тэнийцэн байгаа юм. 올라와 있는 만큼 높이으로 이쪽으로 모이는 거예요. Тэгэхээр яг ингээд дээшилсэн хэрээр тэр бүх бохирдлууд нь ийшээ ингээд 그래서 이렇게 цуглуулсан. 모아줘야 돼요. Тэгэхээр энийг бүгдээрингийн бид нэр ингээд гоё голдоо ингээд уулзуулаад цуглуулад ингээд тий бүгдээрингийн ингээд 네. хамх нь байж таа 이 голдоо. 부분을 아래로 내려서 하다 보면 어느 날 복근이 생기고 올라오게 돼요. За тэгээ ингээд массажлаад байвал хизээний өдөр гинт зүгээр айгүй гоё ингээд булчин тий. 여러분 잠시 айгүй 후에 гоё чанартай болох нь шүү дээ хэдүүлээ. 잠시 후에 얼굴 보시면 더 깜짝 За 놀랄 тэгээ 거예요. жоохон байж байгаа та нар нүрийг нь харуул бүр гайхна. 복부가 이분이 지금 편안해졌을 거예요. Одоо манай их чинь гэдээстэй гиз дотор нь ч гэсэн айгүй гоё тухтай айгүй гоё болсон баг. 됐어요. 이제 이분의 마사지는 끝나고 А 여러분은 ингээд 이제 массаж 얼굴 авсан. 이제 어떤 얼굴을 нүрийг нь бас. 자 모델님 일어나 주세요. 아마나 모델. 얼굴 공개해 주세요. Царайгаа харуулаад. 자 얼굴을 공개해 주세요. 일어나 주세요. 아, 잠시만요. 아직. 자, 아, 자 얼굴 공개해 주세요. 아, 대략은 보세요. 자, 지나가라. За, урд байгаа хүмүүс манайхаа суугаарай. Суугаарай. Бүгдээрээ суувал бүгдээрээ яа гоё харах боломжтой манайх. Суугаарай. 자 얼굴이 많이 달라졌어요. За, нүрийн илүү гоё болсон байна уу? Өргөгдсөн байна уу манайхаа? 이분 완전 өргөгдсөн байна. 좋죠? Айгуу гоё дэше өргөгдсөн байна те. 짧아졌죠? Яг энэ хэсэг нь айгуу гоё богинохон болсон байгаа юм те. 여러분 정말 신기하죠? Тэр үнэхээр гайхалтай айгуу сонирхолтой байгаа. 올리고가 있어요. Тэр олиг үед байна шүү дээ манайх. 올리고가 있어요. 여러분 올리고로 몽골 가셔서 지금 제가 한 것처럼 Тэгэхээр яг энэ олигоо хэдүүлээ яг Монголд очингуудаа хүмүүс 오늘 영상 одоо 찍으셨으니까 ингээд бичсэн бичлэгээр те дарааллыг нь хараад 보고 연습하셔서 하시면 아주 쉬워요. тэрийг ингээд дандаа ингээд дасгал хийгээд өөрсдөө бэлдээд өөр хүмүүс хийж өгөөд өөр хүмүүсийг ч гэсэн нүрийг нь жижигхэн болгоод айгүй гоё туранхай болгох нь ш тийм ээ. 그래서 여러분은 뇌 건강으로부터 자유로워지고 Тэгэхээр дахиад ч гэсэн эрүүл байхад 치매도 안 걸리고 за тэгээд зүнх өвчин тусахгүйгээр 얼굴도 예뻐지고 үрээж гисэн гоё эрүүл болгоод 살도 빠지고 айгүй гоё туранхай гойлог болоод 암도 안 걸리고 тэгээ бас ингээд хор тавдарч тусахгүйгээр 사업도 잘 되고 бизнес чинь ч гэсэн илүү гоё өргөжж 오래오래 사시기 바랍니다. илүү удаан 감사합니다. амьдраарай.